2018 он дүүгийнх нь хувьд их хүнд хүний амьдрал одоо амьдралынхаа турш туулж үүсэх ёстой зовлон гэж гэдэг юм уу, 1 жил жогцсон зовлонтой хэмжээл болсон. Тэгээд дүү манай тийм юм болчиход тэгээ байжсан араас нь охины минь би модод. Хань маань аваад солонгос яваад би үлдээд. Би чинь дөө мөнгө босгоод. Эхнэр маань солонгос хаалганд оруулаад байсан чинь. Солонгосын эмнэлгийн бас хариуцлагагүй байдас болоод. Миний охин 3 удаа хаалганд орсон байт. Дархны хаалганд, эксэр хүнд хаалгаа л да. Яста их том сарчиг үл бил. Их хүн болд ингээд хязгаарсаа байж байгаа шүү дээ. Тэр бүх процесс дээр манай хүн байсан байхгүй. Манай хүн тэр бүх процессыг харж байсан. Ганцаараа байсан. Ихтэй зүг. Өөр хэнж байхгүй. Ингээд би хөлийг үрж явахдаа нэг бодол бодсон байхгүй. Чичиг лак гэжтэй. Чичиг халттай жүжигчин. Фантастик жижиг лак юм шүү. Хөөе. Би дотор үнтэй ярилж авах удаа болчихсон. Тэгээ босгоч шохноо тэгээд. Босгоч шүү. Би чадахгүй штэ. Би чинь зүгээр юм хорвог амхын тоос юм чинь. Хацаараа босгох юм. Харин нэг үрж байгаа нэг юм байгаа байхгүй. Тэгээ би ойлгочоод окей хин юм ба штэ. Чи үд хинч биш юм бэ заяа. Чи зүгээр л чиний мэрэгчлэн жүжигчин болохоос биш. Чи зүгээр л энгийн хүн. Заяа. Чи өөртөө хэлж ойлгуулсан.